Сайн байцгаана үзэгчдээ, мөрөглөг нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч танд хүрэхэд бэлэн болсон байна. За нэвтрүүлгийн эхэнд нэвтрүүлгийн ерөнхий ивэнтгэгч нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч өсөг дэнд чотхныг дуртхан зүйтэй. Ерөнхий ивэнтгэгч нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч өсөг дэнд чотхон. Мөрөглөг нэвтрүүлгийн уран бүтээлчид өнгөрсөн 15 жилийн хугацаанд олон оюутан сурагчдын хүсэл мөрөөдлийг биелүүлж дуртай сургуультанд дуртай мэргэжлэр нь 100% үн төлбөргөө сургасан байдаг. За жилд бид нар 7-оос 9 хүүхдийг 100% үн төлбөргөө сургасан гэхээр 100-аад хүүхдүүдийг одоо оюутан болгож одоо эхнээсээ хүүхдүүд маань төгсөөд ажлын байран дээр гарсан байна. За та бүхэн санаж аваад өнгөрсөн жил бид нар мандах их сургуульд 5 хүүхдийг дуртай мэргэжлэр нь сургасан. Мөн анагаахын шинжилгээ ухааны их сургууль, сувилхан сургууль, хангаа дээд сургууль, за сэрүүлэг дээд сургууль гэдэг олон сургууль нийгмийн хариуцлага хүрээнд мөрөөдлөг нэвтрүүлэгтэй хамтарч ажиллаад олон 10 хүүхдүүдийг дуртай мэргэжлэр нь 100% үн төлбөргөө тэтгэлгээр сургасан байдаг. Тэгэхээр нийгмийн хариуцлагын хүрээнд хамтарч ажилласан бүхий л их дээд сургуулийнхаа хамт олон бас чин сэтгэлээсээ баярлалаа гэдгийг хүүхдүүдийнхаа өмнөөс хэлхэн зүйтэй баха. Жил бүрийн 9 сард оюутан сурагчид дуртай сургуультай элсэн орж, за дуртай мэргэжлэрээс орж эрдмийн баяр эхэлдэг. За мөрөөдлийн нэвтрүүлгийн хувьд ч гэсэн олон 10 сурагчдыг яг дуртай мэргэжлэр нь үн төлбөргөө сургаж бидний хувьд бас оюунд нь хөрөнгө оруулалт хийсэн томоохон баяр болдог. За энэ жилийн тухайд бол бид нар Цэлмэг кибер сургуульд 3 хүүхдийн хүсэл мөрөөдлийг биелүүлж 30 сая төгрөгийн тэтгэлэг олгосон. За Цэлмэг кибер сургуулийн хамт олонд чин сэтгэлээсээ талархаж байна. Мөрөөдлийн нэвтрүүлэг Цэлмэг кибер сургуультай хамтраад за 3 хүүхдийг үн төлбөргөө тэтгэлгээр сургахаар болсон баяртай мэдээг одоо яг энэ цаг мөчид та бүхэндээ дуулгаж байна. За ямар гоё өнгөлөг сургууль ээ. Цэлмэг кибер сургууль. За их орны хөгжил энгийн зүйлээс эхлэлтэй Цэлмэг сургууль гэсэн байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд бол эрх хичээлийн жилд буюу бид нэр дунд ахлахангаа авч байгаа учраас за 10-аас 12 дугаар ангийнхаа сурагчдад бас боломж олгоод нийт 3 хүүхдийг бол үн төлбөргүй сургуультай нэг жилийн хугацаатай суралцуулах ийм хүсэлтэй байгаа байхгүй. Тэгэхээр 10 дугаар ангийн хүүхдүүд бол одоо 3 жил өнгөө сурна гэсэн үг шүү дээ тий. 10, 11, 12 то өнгөө сурна гэсэн үг. 11 дугаар ангийн хүүхдүүд маань 2 жил гээд явчихна шүү дээ тий. Тэгин эсээгээ бол бид нар манай сургуулийн аль бис нэмэл хаяг руу бол илгээгээд за тэндээсээ бол үндсэн сонгон шалгуултууд бол хийхээр байгаа. За хот өдөөгөөс нэлээдгүй олон материал ирсэн байна тий. Өөр хангаа аймгаас ирсэн. Ариун болор. За Сэлэнг аймгийн Мандал сумаас Мишель гэдэг энэ хоёр хүүхдтэйгээ ярилцаад бэлэн болсон байна. За сайн явж ирсэн үү? Сайн байна уу? За хаанаас ирлээ? Хэдэн километрийн холоос ирв? За Өвөр хангай аймгийн 12 хотоос ирсэн. Тэгээд бараг 400-500 км санаас ирсэн. За манай сургуулийг сонгосон шалтгаан нь юу вэ? Өөрийнхөө ингээд зорилгыг тодорхойлохдоо би ерөөхдөө ингээд технологийн салбар буюу мэдээллийн технологид програм хангамжийг тодорхойлсон байхгүй юу? Тэгээд яагаад энэ салбарыг сонгосон бэ гэхээр нөгөө нэг ингээд байгалийн нөхцөл бол ингээд одоо хязгаарлагдмал нэг л өдөр ингээд дуусч мэднэ. Харин оюуны нөхцөл болохоор ингээд хязгаарлагдмал биш. Ингээд цаашаа шинэ нэм төрөөл гараад яваад байна гэж боддог. Тийм болохоор ингээд би одоо энэ салбарт зориул илүү надад ашигтай юм болов уу гэж бодсон. Тэгээд бас ингээд олон улс орнуудыг хараад технологийн салбар нь хөгжсөн бол цаашаа ингээд улам илүү хөгжилтэй болоод дэлхийд нягтад явдаг гэж санагдсан болохоор технологийн салбарыг сонгоод тэгээд зорилгоо ингээд айгүй тодорхой ингээд ер нь бол болгочихсон байсан. Тэгсэн чинь ингээд танай тэтгэлэг гарч ирэхээр нь үнэхээр баярлаад тэгээд шууд амар сайн бодож аваад 2 өдөр гарan суугаад эсээгээ бичээд тэгээд бусад зүйлтэйгээ хамт явуулсан байгаа. Тэгээд танай сургуулийн ингээд одоо ингээд нэгэнт орох гэж байгаа сургууль байна гэж судалж үзсэн. Тэгсэн чинь ингээд ахлах сургуулийн сурагчдад гэхэд маш олон гоё хөтөлбөрүүдтэй тэгээд хүүхдүүдээ ингээд дан ингээд нэг талаар ингээд сурлагаар нь биш IQ буюу нөгөө нэг урлаг спорт гэх бүх талаар нь хөгжүүлж байгаа надад үнэхээр таалагдсан. За сайн байна уу? Өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаарай. За сайн байна уу? Намайг Цэнгмэд авахтай Мишель гэдэг. Би Сэлэнгийн Мандал сумд төрж өссөн. Одоо урьд сурж байгаа. Тэгээд амбул гуруулаа. За манай сургуулийг сонгосон шалтгаан нь юу вэ? Одоо угаасаа техник технологи хөгжсөн энэ цаг үед яг миний мэргэжилтэй холбоотой тэгээд бас ингэ тэтгэлээс зарласан болохоор би сайн судлаа үзсэн чи яг нөгөө нэг миний сонирхож исэн мэргэжилтэй холбоотой тийм сургууль хийсэн. Тийм Цэлмэг кибер сургууль. Тэгин технологиг илүү их хүүхдэд дамгаалan заадаг. Тийм болохоор нь сонгосон. Даа миний төлөө хүлээсжүүлэн хөдөлмөрлсөн баатар байсан. Бид биеийнхаа бахархал нь байсан. Миний
миний л төлөө ямар ч хүн хэцүү цагт нурж унаагүй яг л уул шиг өвдөж ядарч чаналж байсан ч нүүрэндээ нэмсэл тодруулдаг жүжигчин байсан. Охиноо өсөхгүй тулд өөрийгөө үл тон хоол хийж өгдөг тогооч байсан. Миний аав алдартан эрдэмтэн профессор биш ч энгийн нэгэн жолооч байсан гэд бичсэн байна. Тэтгэлэг хөтөлбөрт за өөрийн чин хүсэл эрмэлзлэл авьяас чадвараараа бусдыг манлайлан оролцсонд явдал талархаж 100% төлбөрөө суралцах эрхэм бичиг гардуулваа гэд. Баяр хүргье. За үзэгчтэй мөрөөллийн нэвтрүүлэг Цэлмэг кибер сургууль дээрээс үргэлжлэн үзэгч та бүхэнд хүрж байна. Тэгээд сургуулийн маань үүсгэн байгууллага шижиг захирлагаа уулзж байна. 3 хүүхдийн хүсэл мөрөөдлийг манай нэвтрүүлэгтэй хамтраад биелүүлсэнд танай хамт олон талархлаа, нийгмийн хариуцлагатай сургуулийг чадсанд талархаж байна. Баярлалаа та бүхэнд бас ажлын амжилт хүсье. Тэгээд хичээлийн шинэ жилийн баярын мэндийг нийт сурагч, эцэг эхчүүд багш нартаа хүргье. За Цэлмэг кибер сургуулийн онцлогоос та дурдаач. Манай сургуулийн IT-г мэдээллийн технологи код програмчлал анимашныг төлхөө заадаг сургууль байгаа. Тийм учраас нэг Цэлмэг кибер гэсэн нэртэй байгаа. Тэгээ манай компани сургуулийн маань ураа болохоор бид орчин үеийн технологийн компани гэсэн байгаа. Тэгэхээр өөрөлдвөл нөгөө яг сургуулийн сурагчдад яг нэг тийм сурагч хэлбэрээс хандгаасаа гадна яг манай яг мэрэгжилтэн багш нар ажилчид маань яг тийм нэг юм хамт олон нэг компани мэтээр ингэж явах зорилготой тийм сургуулаа тийм ураатай гаргасан байна. Дэлхийн одоо шилдэг, Монголын шилдэг юм программистыг, графикч нарыг бэлтгэх зорилготой сургууль. За тэгээ мэдээж нөгөө англи хэлтэд зааж байгаа. IELTS-ийн оноо бол нэлээд дээгүүр авах боломжтой. HSK оноо бас нэлээд дээгүүр авах боломжтой тийм боломжтой байдлаар хичээлийн хөтөлбөр болон багш нараа бэлдэж ингэж явж байгаа. За юун төрөнд хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Танай хамт олон одоо энэ хичээлийн жилд одоо үйл ажиллагаагаа өргөжүүлээд илүү олон сурагчтайгаар үйл ажиллагааг эхлүүлж байгаад одоо хамт олонд нь баярын мэнд хүргэе. За тань ч гэсэн баярлалаа. Бүх одоо Монголынхаа инхри бяцхан үрс оюутан залуучууд сурагчид бүгдэнд нь одоо хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. За Цэлмэг кибер сургууль маань энэ жил 750 хүүхэдтэйгээр одоо үйл ажиллагаагаа өргөжин тэлж эхлүүлж байна. Анх бол 100 гаруй хүүхэдтэй өнгөрсөн жил эхэлжсэн. Тэгээ одоо бид өнөөдөр ингээд Монголын хамгийн том кибер сургууль гэдгийг ингээд Монгол улсын түүхэнд одоо боловсролын түүхэнд кибер сургууль гэж хамгийн том кибер сургуулийг байгуулад ингээд амжилттай үйл ажиллагааг нээж байгаад маш их баяртай байна. За харин болроо хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Баярлалаа. За мэдээж хүсэл мөрөөдөл нь биелж байгаах гэж бодож байна. Тийм үнэхээр гоё байна. Тэгээд яг шинэ сургууль гэсэн утгаар амар догдолж байна. За сургуулаа харахад онцлог нь юуг харагдаж байна? Тэнд гадна нөгөө аягүй цэвэрхэн, сурах орчин нь аягүй гоё санагдсан. Тэгээ бүх гоё хөтөлбөрүүд байгаа юм лээ. Ахлаан болохоор илүү давуу талтай санагдсан. Тэгээд илүү хөгжөөд одоо ингээд бүр хичээлээ шамдаад суралцах боломжтой гэдэг аягүй баяртай байгаа. За хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. Баярлалаа. Сургуулаа харсан чи гоё санагдаж байна. Тэгээд шинэ ангид орно гэхээр догдолж байна. За зөвхөн Цэлмэг кибер сургууль дээрээс үргэлжлэн үзэгч та бүхэнд хүрж байна. За өнөөдөр 3 хүүхэд маань энэ сургуулийг сонгон хүсэл мөрөөдлөө биелүүлж одоо суралцахаар болсон байгаа. Энэ боломжийг олгосон Цэлмэг кибер сургуулийн хамт олонд чин сэтгэлээсээ талархаж байна. Тэгээд нэл сайхан боллоо шүү дээ, тэ. За тэглээ нээлт маань маш сайхан боллоо. Эцэгчүүд маш сэтгэл хангалуун, хүүхдүүд маань маш баяртайгаар хичээл сургууль руугаа орчихлоо. За бид хавар яг нэвтрүүлэг хийж байхад сургууль маань дөнгөж гадна талаасаа эхэлжсэн шүү дээ, тэ. Тэгэхээр одоо ингээд харахад их сайхан харагдаж байна. Гадна талаасаа харахад сургуулиасаа танилцуулаач. За тэгээ одоо ямар ч гэсэн бид бол 1-р давхрын үүдний хэсэгт хүлээлгийн хэсэгт бол байж байна. За тэгээд сургууль маань бол нийт 6 давхар. За нийт 40 анги танхимтай, 2 компьютерийн лаборатори, 3-4 бус
ёстой техник технологийн өрөөнүүдтэй байгаа. За тэгээд нэгдүгээр давхраас бол эхлэе гэж бодож байна. За нэг давхарт бол манай сургуулийн хоолны галтойгоо байрлаж байгаа. Энэ хичээлийн жилд бас бүх хүүхдүүдийн стандарт нийцсэн нэг удаадаа 120 хүүхдүүдээ авах хүчин чадалтай сургуулийн стандарт галтойгоог бол энэ хичээлийн жилд зуны хугацаанд бол бид нар бас засаж тогтчулж болгосон байгаа. За сургууль маань бол та бүхний харж байгаачлан 100% камержуулалттай. За дууц зарлан мэдээлэгчтэй ийм техник технологи ер нь бол нэлээд өндөр түвшнийг бол хангасан. За та бүхэн санаж байвал хажуу талын маань 2 давхар сургууль маань цэцэрлэг олон тогтчогдоод өнөөдөр бас бяцхан хүүхдүүдэд аваад за тэгэл баггүй уйлан байлантай л өдрийг эхлүүлж байна да. За одоо ингээд нэг давхарт анги бол ер нь байхгүй юм байна шүү дээ тий. Нэг давхарт ер нь бол анги бол байхгүй. За яагаад тэгэхээр сургуулийн галтойгоо тэгээ агуулгах за ажилчдын өрөөнүүд бол дандаа нэг давхартаа бол байрлаж байгаа. За хүүхдүүд маань бол яг 3 давхраас эхлээд 3 болон 4-р давхрууд дээр бол бага ангиуд, за 5 болон 6 давхар дээр бол дунд хахлаангууд бүгдээрээ байрлаж байгаа гэсэн. За хэдүүлээ одоо тэгээ 3 давхар руу гараад нэг бага анги руу орж ирсэн. За энэ хичээлийн жилд бол мэдээж ус бол маш чухал учраас бүх давхруудаа бол стандартын шаардлага хангасан ийм ус зөвшөөрлөгчийг бол заашуулсан байгаа. За энд маань бол такондогийн заал бол байж байна. За та ангитайгаа танилцж байгаа юм уу? Сургуультайгаа танилцж байгаа юм байна тий? За ингээ 3 давхарт маань бол дан бага ангиуд бол байрладаг. Одоо манай нэгдүгээр бүлгийнхэн бол сургуультайгаа танилцж байна. Ингээд сургуультайгаа танилцаад ингээд одоо октын 0 хэрхэн орох, хөгөөдийн 0 хэрхэн орох зэрэгээр танилцж байна. За хэдүүлээ одоо энэ 1-2 гэдэг энэ бүлэг рүү орж үзье. Манай 1-2 дугаар бүлэг байна. За ингээ хүүхдүүдэд хүлээж авах гээд багш нар маань ингээ маш гоё засаж тогтчулсан ийм байдалтай. Одоо эхний цагийн хичээл нь бол орох чинь. Нэг анги хичнээн хүүхдтэй. Нэг ангидаа бол 25 хүүхдтэй ангид өргөлттэй. За 9 сарын 1, 9 сарын 2-ны өдрүүдэд бол сургууль дээр дасан зохицох 2 хоногийн хөтөлбөр явагддаг учраас хичээл бол огт бол ордоггүй. Тэгэхээр одоо сургуулийн дүрм журмаа танилцуулах тий. За сурагч хүн гэж ямар хүн юм, ямар хувц өмсөх ёстой, хоолны цаг нь хизээ гэд бүх зүйлстэйг хүүхдүүд маань 2 хоногийн дотор танилцаад за магадгүй шинэ ангиуд байгаа бол тэдгээр шинэ ангиудын хүүхдүүд маань хоорондоо нэг анги олж уусгах нэгдэх энэ ажлуудаа бол 9 сарын 1-2-нд хийдэг гэсэн үг. За бага бүлэгт одоо хичээлээс гадуур ямар дугуулсан секцүүд байгаа? За хичээлээс гадуур бол такондо, за шатардаам, за уран зураг, хар зургийн дугуулсан секцүүд бол бүгдээрээ хичээлж байгаа. Өнгөрсөн хичээлийн жил байсан манай 10 төрлийн дугуулангууд бол энэ жил тоогоо нэмээд 14 төрлийнх болж өргөжүүлсэн байгаа. За нэмэлтээр бол хүүхдүүдэд ийм гоо зүүн боловсрол олгох хичээлүүдийг бол илүү түлхүү оруулахар зориод за хөгжмийн тал дээр бол мориур, хийл, төгөлдөр хуурын дугуулангууд за нэмэлтээр бүжгийн мэрэгжлийн багшаас авсан байгаа. За 4 давхарлаа одоо. За одоо 4 давхарлаа гараа. Магадгүй нөгөө эцэгчүүд бас ингэж боддог л доо. Технологийн сургууль байж ич яагаад ийм дуу хөгжмийн боловсролыг одоо тий дуу хөгжмийн боловсролыг ингэж их ороод бүжгийн хичээл ороод байд юм бэ гэж юу эцэгчүүд аягүй асуух тий. Тэр нь бол 1-5 буюу бага ангитай бол хүүхдүүд ийм гоо зүүн ийм мэдрэмжтэй хүүхдүүд за дунд ахлаангад ороод ирэхээр одоо бид хэдий яг нөгөө хүсэж байгаа дуун дээр ажиллахад бол дуун технологич болох тий. За видео эдитэн дээр бол маш гоё эвлүүлэг хийх юм уу. За аль эсвэл одоо IT чиглэлийн програмууд одоо төрөл бүрийн аппликейшн зохиолох тэрний өнгө дизайн дээр маш гоё ажиллах юм уу. Ийм зүйлүүд дээр бол маш өндөр мэдрэмжтэй болдог учраас багаас нь ер нь бол ийм гоо зүүн боловсрол олох хичээлүүдэд түлхүү ордог гэсэн үг. Энд хэдгээр анги орж байна? За энэ 4 давхарт энэ 12 гэдэг багш анги байна. За анги дөрвөлт 100 багш гэдэг. За ер нь бол манай анги дөрвөлтүүд нэлээдгүй бол ихсэн. Тэгээд одоо бол маань сургуульд элсэн орох хүсэлтэй маш олон 100 хүүхдүүд бол байна. Гэхдээ мэдээж нөгөө нэг ангид байх нормд хүүхдийнхээ тоог хангах үүднээс бол 25-аас 28 хүүхдтэйгээр үнэхээр гуугаад байгаа учраас зарим ганц нэг ангиуд бол 28 хүүхдтэйгээр бол байгаа. Гэхдээ ихэнх ангиуд 25 гэдэг тоогоо бол барьсан байгаа. За мөн энэ хичээлийн жилд манайх компьютер тус бүрдээ 30 компьютертэй 2 цааш нь компьютерийн лабораториас бэлтгэн гаргасан байгаа. За одоо тэгээ мэдээллийн технологи хамгийн гол болох мэдээлэл технологийн лабораторийг бас үзүүлье да.
одоо болохоор мэдээлэл технологийн лабораторитой бол орж ирсэн байна. За тус бүрд нь 30 компьютертэй за 30 хүүхэд нэгэн зэрэг хичээлэх боломжтой. Яг ийм лаборатори хоёрыг бол тохижуулсан байгаа. За Солонгос улсаас бол иж бүрэн тоногдсон хамгийн сүүлийн үеийн компьютеруудаар бол энэ хүү лабораторио бол тохижуулсан. За одоо та хэд харагдаж байгаа энэ хан дээрх бүх зүйлсийг бол манай багш нар маань өөрсдөө бас хийгээд энэ ангиуд ангид тохижуулсан байгаа. За энэ хүү яг энэ 6 давхартай байгаа энэ 611-ийн лабораторит маань бол зөвхөн дунд дахлах ангийнхан бол хичээлнэ. За 4 давхартай байгаа академийн лабораторит маань бол бага ангийнхан маань бол хичээллээд явах юм байна. За программын хичээлүүд маань бол Adobe Master Collection-ы 13 програмууд орохоос гадна за график дизайны хичээлүүд бас тусдаа салаад орно. За багангийнхэнд бол график дизайны хичээлийг бол яг гоо зүүн боловсрол олгох буюу төршлөх урлаг технологийн хичээлд дамжуулаад хүүхдүүдтэй гоо зүүн боловсрол олгох мэдрэмжийг нь хөгжүүлэх чиглэлээр илүү төлхөө ажиллаж байгаад 6 дугаар ангиас нь бүр илүү гүнзгийрээд ордог гэсэн үг. 6 давхарт маань бол дандаа ахлахангийнхан бол байгаа. 10, 11, 12, 9 дугаар ангийнхан бол байгаа. За одоо бас манай сургуульд хүрэлцэн ирж суралцсан Тэнүү сайхан гэж сурагчтайгаас уулзъя гэж бодож байна те. Тэнүү сайхан 11-ийн 1. Ерөнхий дэтгэгч нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч өсөх дэнж хотхон. Өсөх дэнж хотхон. Өссөн дэвжих амьдралыг зохицлоо. Өсөн дэвчгээ бодоод амьдралаа зохицлоо. Өсөх дэнж хотхон 2 дугаар ээлжийн захиалгатай холбогдуулан өсөх 6 боломжтой хотын А бүсэд бүрэн цудхамл 100 жил гандахгүй евро стандартын металл басаад алт дисүртэй чулуун хөвөн хамгийн бага урдчилгаатай 5 жилийн хүүг төлбөрийн уян хатан нөхцөлтэйгээр захиалга авч ирлээ. BDMT Group хүн төвтэй хөгжлийг зохицлоо. За Тэнүү сайхан хаана ямар хүсэлтэй өглөө? Би Цэлмэг кибер сургуульд орох тэмцэлтээс юу гэсэн. IT инженер бол гэж өрөж байгаа. Бид нар хаанаас явж байгааг мэдж байгаа тий? Мэдж байгаа. Хаанаас явж байгаа? TVS. TVS гэж хэлсэн байна. За. Чиний мөрөөдлийг биелүүлэх гэж ирсэн байна. Тэгээд Цэлмэг кибер сургуульд тэнцсэн байна гэдэг баяртай мэдээг дуулах гэж иржээ. 10 сая төгрөг буюу одоо 2 жил үн төлбөрөөс арах эрхийн бичгийг захирал агшаасаа гардаж авахд бэлэн болсон байна. За, шинэ сургууль нь ямар санагдаж байна? За, шинэ сургууль амар том. Тэгээд нөгөө багш нар нөгөө юу бүгдээрээ гоё хүлээж авсан. Багш маань цавья болгож аваад тэгээд маш сэтгэл өндөр байна. За хичээлийн шинжлэлийн баярын мэнд хүргэе. Тэгээ сайн сураарай, хичээгээрэй. За баярлалаа. За дараагийн байгууллага бол олон оюутны Америкийн нэгдсэн улс руу ажиллаж аялах оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэгч Voice of the World боловсролын төвийн хамт олон юм. За энэ хамт олон мөрөөдлийн нэвтрүүлэгтэй хамтраад 20 жилийн ан хүрээндээ хулан охины хүсэл мөрөөдлийг биелүүлж 6 сарын 1-нд хулан охин маань Америкийн нэгдсэн улсыг зорьсон. За саяхан их орондоо ирсэн. За энэ бол үнэхээр том боломж, гайхалтай мөч юм. Бид нар амьдралд нь мартагдахааргүй зуны 3 сарыг дурсамжийг үлдээж чадсан гэдэгт итгэлтэй байна. Америкийн нэгдсэн улс зуны 3 сар цалинтай ажил аялыг солилцооны хөтөлбөрт оролцохоор оюутнууд маань нэлээдгүй их
тэтгэлгийн анкет бүгэлж биднэрт материал ирүүллээ. Тэгээд эдгээр олон оюутан дундаас бид нар 10 оюутанг сонгож аваад энэ дундаасаа дахин шигшээд 6 оюутанг сонгож үлдээлээ. Тэгээд 6 оюутан маань үнэхээр бас өөр өөрийн гэсэн үзэл бодолтой, хариуцлагатай, бас дүн үнэлгээ сайтай сурж байгаа оюутнууд байлаа. Би болохоор нөгөө жоохондоо 10 жилдээ улсын сургуульд сурдаг байсан. Тэгээ улсын сургууль дундаа ерөнхийдөө нэлийн хотын захад байдаг. Тэгээ ирээдүйд цогцлбор сургуульд сурч байсан. Тэгээд яг энэ сургуульд сурч байхдаа л яг би 12 дугаар ангидаа яг жоохон шилжиж үзмэр санагдаад одоо хороолт өгдөг өөр сургуулиуд шилжиж байсан байхгүй. Яг энэ үед болохоор яг юу тийм сургуулиудын одоо боловсролын ялгааг аяух ажиллаж эхлээд ингээд хотын захад олгогддог сургууль олгогддог боловсрол, хотын төвд байдаг сургуульд олгогддог боловсрол аягүй том зөрүүтэй. Одоо энэ технологиор дамжуулаад хотын захын хөхөд хотын төвд байгаа хөхт ингээд адилхан тийм боловсрол хүртэх ингээд боломжтой байна гэж аяух бодож байсан. Тэгэхэд яг 10 жилээс л Америкт сурахыг аяух хүсдэг байсан болохоор яг тэр мөрөөдлөө биелүүлээд Америкт магистрийн програмаар яг мэргэжлээ дэвшлүүлээд сурна гэж боддог. Тэгээд яг тэгэд сурж байхдаа болохоор би өөрийнхөө одоо тэр боловсролын одоо тэр програмыг илүү одоо зохиомжлоод энэ асуудлыг шийдэх програмыг өөрөө зохионо гэж боддог. Тэр нэг охин бол хулан. Баярлалаа. За хулан байлаа. Тэгвэл мөрөөдлөж биелсэн юм байна. Америкийн нэгдсэн улс руу ажиллаж аялах хөтөлбөр хэрэгжүүлэгч Voice of the World төв. Яг 6 сарын өмнө буюу оны өмнө мөрөөллийн нэвтрүүлгээр Voice of the World боловсролын төвийн хамт олонтой хамтраад за холоох нь Америк руу явах хүсэл мөрөөдлийн биелүүлж одоо Америк явах эрхийн бичгээр эрхийн бичиг өгсөн байгаа. За 100% өн төлбөргөө явах эрх гэдэг бол мэдээж үнэхээр гайхалтай боломж. Энэ боломжийг олгосон хулан байна одоо визэндээ ороод виз авсан. За тэгээд өөр одоо 6 сарын хугацаанд юу болоод өнгөрөв, ажлаа сонгоцсон байгаа гэд олон сонирхолтой уулзж штэ тий. Тэгээд сүүлийн 6 сард ингээл бүх процесс нь өрнөсөн. Тэгээд анх ажил тэлхээрснээс хойш болохоор хамгийн ихэнд л ажил сонголт хийгдсэн байгаа. Тэгээд над дээр болохоор ингээд яг хийх очих боломжтой одоо 4-5 ажлын сонголт ингээд манай боловсролын төвөөс гаргаж өгөөд тэгээд би бас ингээд яг энэ нарт харагдаж байгаа Hard Rock Cafe-г та ажиллахаараа л сонгосон байгаа. Тэгээд айгүй олон мууж ингээд баг Америкийн мууж болгон салбар нэгдэг. Тэгээд би болохоор яг New Jersey гээд мужийн Atlantic City гээд хотод яг Далайргийн хажууд байрлалтай тэр салбарт нь очиж ажиллахаар болсон байгаа. Ажлын ярилцлаганд ороход хэр байсан? Ер нь жоохон сандарсан. Яг нөгөө нэг одоо Америк талынхаа ажил олгогчтой буюу супервайзертайгаа шууд ингээд одоо митээр холбогдоод ярьсан. Тэгээд жоохон сандарч байсан ч гэсэн тухайн хүн бүр айгүй гоё хүн ингээд ламыг айгүй гоёор хүлээж аваад ажлаа тайлбарлаад тэгээд зэр сандрахаа болоод хоорондоо гоё халуун дотн яриа өрнүүлж байгаа. Тэгээд ажлын харилцаанд тэнцсэн байгаа. Тийм. За Америкийн элчинд тэнцээд виз даруулна гэдэг чинь бас нэг өөр хэрэг шүү дээ тий. Тэгвэл айгүй тийм одоо олон процесс дамжт юм билээ. Яг тэр визний ярилцлаганд ороход бараг хэлээр гарч байгаа юм шиг очингууд ингээл одоо бичиг баримт үзэл ингээд одоо бусад бүх эззүүс хурааж авдаг ч юм уу те. Айгүй тийм том дамжлагаар ингээд албан ёсны шат дамжлагаар дамжиж иж бол ингээд бизнес ярилцлаганда бас ингээд гадаад одоо тухайн шалгагчтайгаа би ярээ шууд ярилцаад тэгээд тэрний дараа болохоор визэд аруулсан. Тэгээд тэр ярилцлаганд л айгүй тийм сандраад яжсэн ч гэсээс өмнөөс ингээд Voice of the World дээр айгүй бэлтгэл явагдсан. Ингээд асуувал ингэж гоё ингэж үннээсээ ярилцсан ч гэдэм үү те. Тийм болохоор бас хэлээ бас бэлтжижсэн болохоор ярилцлаган дээр бол нэг сандраагүй тэгээд амжилттай даваад гарсан. Тэгээд визэд аруулчаал ингээд харсан чи ямар гоё харагдаа ерөөс итгэж мэтгэхгүй. Барьж аваад үзээд виз пассвортай. За бүгдээрээ тэгвэл орж кафетэйгээ танилцъя те. За Цаано Hard Rock Улаанбаатар 5-та морил оюутан солилцоогоор Америкийн Hard Rock руу явах гэж байгаа юм байна тий. За тэгээд би та нарт одоо Улаанбаатар Hard Rock-ийн талаар илүү дэлгэрэнгүй бас мэдээллийг өөрийнхөө хүрээнд хүргье. За ингээ хүрэлцэн ирсэнд баярлалаа. За бүгдээ ороод ир. Дэлхийн одоо 80 гаруй улсаар Hard Rock Cafe гэсэн салбарууд бол одоо тархсан байна. За манай Hard Rock Улаанбаатар бол 74 дахь салбар. Анх гарал үүсэл нь болохоор кафе гэдэг рестораны бизнес боловч энэ дэлгүүр яагаад ингэж үүссэн, энэ ямар учиртай юм бэ гэж та нараас гайхаж иж магадгүй те.
За энэ бол манай Улаанбаатар Grand Opening нээлтэнд зориулж 1000 ширхэг гарсан ийм тэмдэг байгаа. За энэ тэр үед 16 онд гарахад ерөөсө цуглуулагч нар орноос бүр нисэж ирсэн. Зөвхөн энийг авахын тулд. Та нар ч гэсэн hard rock-ийн өөр салбарт очих юм бол одоо энэ Love All Serve All тэ энэ урай өгнүүдийг ингээ энэ тэнд харанд ингээ товоолгаад гой-гойор хадсан энэ өгнүүдийг бас олж харна. Ямар учиртай юм гэхээр энэ бол hard rock-ийн мото буюу урай өг юм байна гэдээ бас ойлгоод авчлаа шүү дээ. How can I help you? Тэгээд дагуулад тэгээд суулгаад ингээд намайг тэр гэдэг би Монголоос ирсэн ингээд оюутан өөрийнхөө түүхийгээс ярьж болно. Тэ. Жохо юм яриа юм сониуч улсууд байх юм бол. Тэгээд ийм мэдрэмж хэрэгтэй. Зочтой хүн гэдэг анзаарах. Тэрийг бас сургалтын дээр заадаг. Хүнийг ингээ анзаарах. Америк нэгдсэн улс руу ажиллаж аялах хөтөлбөр хэрэгжүүлэгч Voice of the World төв. За сая Hard Rock Cafe-тэйгээ танилцлаа. Дүрм журам гэдэг бүх юмных нь мэдээллийг авлаа шүү дээ. Тэгэхээр одоо бүгдээ аль биесээр танилцъя. Тэгээд хаашаа явах гэж байгаа лээ? Би болохоор Америк нэгдсэн улсын Нью Жерси мужи Атлантик Сири гэдэг нэлийн тийм далайн эрэгтэй хот руу очих гэж байгаа. Тийм тэгээд очиод болохоор тэмдгийн Hard Rock Cafe-г хостоор ажиллах гэж байгаа. Тэгээд бас ийм гоё газар ажиллах гэж байгаадаа маш их баяртай байна. South Carolina мужийн хүртэл бичгийн Hard Rock-т ажиллах гэж байгаа. Тэгээд Line Cooking бас адилхан Myrtle Beach-д очино. Тэгээд Hard Rock Cafe-д хостоор ажиллах гэж байгаа. Тэгэхээр яагаад заавал Hard Rock-ыг сонгосон юм? Би өөрөө болохоор дуу хөгжмөд айгуу дуртай. Ингээд өглөө бас зэрээл юу нь бол шууд дуу сонсоол ингээд өдрөө эхэлдэг. Тэгээд яг ирсэн ажлын саналууд дундаас бол илүү ингээд хөгжмөнтэй ойртой. Тэгээд би бас өөрийнхөө өглөө байж чадах. Тэгээд тим ажил нь хаардаг санагдсан. Тэгээд дээрээс нь бас ингээд айгуу тийм олон нийтэд харилцдаг ажилласан өөрөө хост болохоор тийм болохоорс илүү ингээд хүмүүстэй харилцах тусам их юм сураад тэгээд дээрээс нь бас илүү тийм хэцүү санагдсан болохоор бас өөрийгөө сормоор санагдаад тэгээд энэ ажлыг сонгосон байгаа. Тэгээд бол сая бол нэрэд ингээд яг энэ Hard Rock Cafe-тэйгээ танилцаад бол энэ ажлыг сонгосондоо үнэхээр их баярлж байна. Бас ингээд энэ одоо Hard Rock-ийн өөрийнх нь үнд зүйл нь яг хүн болгоныг ялгалгүй харьцдаг ингээд хайртаг гэдэг ийм газар үүд юм байна. Тэгээд яг бас энэ хамт олонний нэг хэсэг болоод ингээд ажиллах цаад бол төлөх баяртай. За би болохоор нөгөө өмнө нь цагийн ажил хийж үзэж байгаагүй. Тэгээд анх удаа бас явах гэж байгаа. Тэгээд яг олон ажлууд дундаас хамгийн түрүүнд нүдэн тусна нөгөө Монгол байдаг болохоор илүү мэддэг ч юм уу. Яг тэгээд Hard Rock Cafe тусч исэн. Тэгээд өөрөө ороод судлахад бол үнэхээр гайхалтай газар шиг санагдсан. Айгу олон жил ингээд үйл ажиллагаа явуулж байгаа. Дэлхийд даяар салбарууд нь байдаг. Тэгээд ер нь бол цаашдаа ингээд олон улсад ингээд хөлөө олоход хүн амтантай харьцахад те ингээд надаа илүү төлхөө байх юм байна гэж бодож яг энэ ажлыг сонгосон. Ерөнхий ивент тэтгэгч, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Өсөх Дэнж Хотхон. Өсөх Дэнж Хотхон. Өссөн дэвжих амьдралыг зохицлоо. Өсөн дэвчгээ бодоод амьдралаа зохицлоо. Өсөх Дэнж хотхон 2 дугаар ээлжийн захиалгатай холбогдуулан өсөх 6 боломжтой хотын А бүсэд бүрэн цутгамал 100 жил гандахгүй евро стандартын металл басаад алт дисүртэй чулуун хөвөн хамгийн бага урдчилгаатай 5 жилийн хүүг төлбөрийн уян хатан нөхцөлтэйгээр захиалга авч игэллээ. BDMT Group хүн төвтэй хөгжлийг зохицлоо. За зөвхөн мөрөөдлийн нэвтрүүлэг Чингис хаан олон улсын нисэх бодлоос үргэлжлэн та бүхэнд хүрж байна. За 6 сарын өмнө мөрөөдлийн нэвтрүүлэг Voice of the World Боловсролын төвийн хамт олонтой хамтран 20 жилийнхаа ойн хүрээнд
За walk and travel буюу одоо Америк руу соёл солилцооны хөтөлбөрт нэгэн хүүхдэд боломж олгосон нь өнөөдөр хулан байгаа. Тэгээд хулан байна одоо яг хэдхэн мөчийн дараа Америкийн нэгдсэн улс руу нисэхээр одоо болж байна. Тэгээд бид хэд гаргаж өгөхөөр ингээд цуг явж байгаа хүүхдүүд нь ээж нь за Voice of the World боловсролын төв маань захирал ингээд ирсэн байна. За алс холын Америк улс руу явхаар одоо чиний өмнөөс сэтгэл хөдлөж одоо догдолж хөдөлж байхад одоо чи бол хоног тоолон хүлээсэн баха гэж бодож байна. Тий, ер нь догдолж хүлээж байгаа. Сараар визэнд харагдсан байна. Виз нь болохоор энэ work and travel-аар явж байгаа оюутнууд нь J1 гээд виз авдаг. Тэгээ энэ виз нь болохоор 3 сарын ажлын виз, 1 сарын аяллаа виз ингэж хамт харагддаг. Тэгээд одоо визнийхаа хугацаа болохоор энэ яг дуусах хугацаа нь 9 сарын 7 буюу ингээд яг ажлын дуусах хугацаагаар дарагдсан байгаа. Тэрнээсээ хойшоос ингээд 1 сар аялаад ирэх виз нь одоо давхар байгаа гэсэн үг. Тийм болохоор 9 сарын 10-нд би ингээд Монгол буцаж ирж байгаа болохоор виз нь ерөөдөө 3 сараараа аялаад ажиллаад ирнэ гэсэн үг. Тий. За тийм миний охин 3 дугаар гарчин дээр сайн яваад их орныхоо нэрийг өндөрт өргөөд өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлээд ирэх болтгой л гэж ерөөдөө Америк оронд очих боломж олгож байгаа Voice of the World боловсролын төвийн хамт олон чин сэтгэлээсээ талархаж байна. Тэгээд бас хуланд маань 100% тэтгэлэг өгсөн бүх зардлын даасанд маш их баярлж байна нэвтрүүлгийнхаа зүгээс. За баярлалаа хуландаа ч гэсэн их баярлалаа. Хүүхдүүд маань бүгдээрээ сайн яваад их юмыг үзээд сайхан ажлын туршлага хуримтлуулад гоё аялаад олон найз нөхдөд болоод ирнэ гэж найдаж байгаа. Хэдхэн явж байна? Анх удаа л явж байна. Сэтгэл бол өндөр байгаа. Тантай өндөр өнөө. За хэд бэлтгэл хийв? Нэлээд хийсээ. Дэжгүй. За очиод ямар газар ажиллах вэ? Hard Rock-д бас ажиллах байна. За. Тийм билээ. Харин өслөн. Миний хувьд бас анх удаа явж байгаа Америк улс руу. Дотор байлаа. Пенсильвания гэдэг дотор. Бид хоёр хамт явж байгаа нэг газар руу. Хөнгөлөлт авсан шүү дээ, тий? $220 хөнгөлөлт авсан. $220 хөнгөлөлтийн ирэх одоо энэ зумөр явъя гэж зорж ивэл бид нар бас олоход таатай байх болно гэд энэхүү өргөмжлөө гардуулъя. За. Morgan Spear-гийн ресторанд ажиллаж байгаа. Галтгаанд давталж байна. Учрал хүмүүст ирэнэ. Арчлан иргэнэ. За үзэгчтэй мөрөглөлийн нэвтрүүлэг олон улсын Чингис хааны нисэх онгоцны бодлоос үзэгч та бүхэнд хүрж байна. За бид 3 сарын өмнө буюу 6 сарын 1-нд Voice of the World боловсролын төвийн хамт олонтой хамтраад нэг хүүхдийн хүсэл мөрөөдлийг биелүүлж Америкийн нэгдсэн улс руу ажиллаж аялах хөтөлбөрт явуулсан. За одоо өнөөдөр 2022 оны 9 сарын 9-ний өдөр хулан маань яг одоо хэдхэн мөчийн дараа онгоцоосоо буух гэж байна. За мөн бас хөнгөлөлт авч явсан хүүхдүүд маань ч гэсэн хамтдаа бууж байгаа. За алтан явагчтайгаа уулзж байна. Хүүхдүүдээ 6 сард явуулаад өнөөдөр одоо ер нь 9 сараас эхлээд бүгд ирцгээж байгаа бах тий. Тийм одоо хүүхдүүд маань Америк руу зуны 3 сар цалинтай ажил хийгээд аялаад ирэх соёл солилцооны хөтөлбөрт оролцоод одоо 3 сар тэндээ Америкт ажил хийгээд тэгээд сайхан аяллууд хийгээд ингээд аягүй их дурсамж бүтээгээд ирж байгаа. Тэгээд өнөөдөр өцөгдрөөс эхлээл хүүхдүүд маань ерөнхийдөө нэлээдгүй олон хүүхдүүд ирлээ. Сайхан гоё дурсамж дүүр ирж байгаа хаа гэж найдалаа. Тэсээ одоо хүлээж байна. За охин нь Америк руу 3 сар яваад ирж байна. Ихэр санаа охин. Зөндөө сансан. Хамгийн том өөрчлөлт бол соёл солилцооны хөтөлбөр учраас одоо Америкийн соёл, Монголын соёл гэд солилцсон бах. Дээр нас хэлнийх нь төвшин нэмэгдсэн бах гэж бодож байна. Тийм тэгсэн баха одоо ээжээсээ TOEFL өгöd бол охиностаа алдахгүй байхаа л гэл. Тий гайг өндөр оноо авах байхаа л гэл тэгжсэн. Тийм. Миний охин чи ер нь бол бас нэг магистртай ч юм уу бас Америкт сурах гэсэн бас тийм юутай, зоригтой. За хоёлаа охиноо танихгүй өнгөрөөч хийдэ тий. Харин тийм ээ. За одоо хүмүүс гарч ирж байна хоёлаа шээ. Зүгээр суулгүй ургаш алхаа алтнаар бүгдийг эдэг сайхан бүхний
болон санаа сэтгэлэн өдрөг байлгаарай халуун зүрхээ мөрөдлөөр дүүргээд хамтаа бүхнийг бүтээн гэж итгээрэй хүний хорвоо дэндүүжин дэлгээр харгүй замаа. За ихийг сураад сайн яваад ирв үү? Тэглээ сайн яваад ирлээ. Тэгээд 3 сар яваад өнөөдөр Монголд бууж байна. Тий. За мэдээж сорсон зүйл бол их бах те. Дурсамж их бүтээсэн баг. Тий. Ер нь 3 сарын дотор тэгээ зөндөө юм үзлээ. Бас сурсан юм чи их яг 3 сар ингээ бие дагаад амьдраад ажиллагаа бас амар их юм сурд юм байна. Тэгээ ингээд яг нэг найзуудтайгаа хамт байсан болохоор айгүй гоё сонирхолтой 3 сар өнгөрлөө гэж бодож байна. Зөндөөс аялсан. Тий. Тэгээд хавар аялаа. Манайх болохоор яг нөгөө Нью-Жерси гээд ер нь бол төвтэйгээ ойрхон мөж болохоор төвийнхаа хотуудтай аягүй ойрхон. Одоо яг Америкийн яг гол одоо бүх юмний төв нь болсон ингээд Вашингтон DC, тэгээд Филадельфиа гээд хотууд дээр нь аягүй ойрхон байсан болохоор ойр авийнхаа тэр хотуудаар тэгээд дээрээс нь Нью-Йорк хотоор бол тэгээд энэ 3 хотуудаараа ингээд амралтын өдөр болгоноор ороод яваадсан болохоор ер нь бол нэлээд чөлөөтэй аялсан. За өөртөө эрэхтэй хамгийн дуртай юм аюу авсан? Өөртөө утас лаптоп хоёроос хэлсэн хоёулангийн. Оо за. Тий, тэгээд яг лаптопоос хэлмээр исэн. Тэгээд төснөө яг лаптоп авсан байна. За, ноц шил одоо ажиллаад 3 сар ажиллаад хэдэн төгрөг алсан? Эхний үеэдтэй болохоор ер нь нэг 7 хоногтоо нэг 40-40-оос 50 цаг ажиллаад нөгөө цагийн $14 цэцлэнгээ авч исэн. Тэгээд сүүл рүүгээ нөгөө нэг зөөгч хийж эхлэхээр яг типээрээ гарын мөнгөөр цалинждаг болохоор ихэд өдөрт нэг дунджаар $200-аас $300 олж исэн. Өдөрт тий? Тий. Яг зардлаа ингээ бүтэн 100% гаргаж явсан хүүхдүүд ажил хамгаалал зарлаа бол ингээд нөхөд тэгээд илүү бас ингээд хэдэн одоо хэрэгцээгээ хангах хэмжээний мөнгө олсон гэх юм уу. Энэ жижигэн тань. За баярлаа. Ямар хөрх юм бэ? За. За баярлаа. Апста тавьбал гоё гэж одоо тассан байгаа. Жижигэн шиг л одоо. Тий. Билег юм бэ. За баярлалаа. Манай оффист одоо ийм гоё билег авчирч өгч байгаа холондоос их баярлалаа. Тэгээ одоо нэг соёл солилцооны хөтөлбөрөөр ингээд хүүхдүүд маань яваад тэгээд ингээд дурсамж бүтээгээд гоё аялал хийгээд ирсэн. Тэгээд Нью-Йоркоос бас ийм гоё билег авчирсан байна. Энэ манай явж байгаа бүх хүүхдүүд бас хараад бас энийг харна шүү дээ тий. Тэгээд Statue of Liberty гээд их чөлөөний ийм гоё хөшөө байж энэ бас баярлалаа. Маш их баярлалаа гэж хэлмээр байна. Америкийн нэгдсэн улс руу ажиллаж аялах хөтөлбөр хэрэгжүүлэгч Voice of the World төв. Ерөнхий ивент тэтгэгч, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Зөхөд Динж Хотхон. За үзэгчтэй мөрөөдлийн нэвтрүүлэг Voice of the World боловсролын төвтэй хамтраад давхлангийнхаа хүсэл мөрөөдлийг биелүүлээд яг өнөөдөр Америкийн нэгдсэн улсад ажиллаж аялаад одоо ирлээ. Тэгээд эцэст нь одоо ажиллаад өгнөд хэлвэл. За энэ жил 2022 оны хүрээнд одоо манай боловсролын төвөөс Америкийн нэгдсэн улсын 28-ны мужид руу манай хүүхдүүд явлаа. Тэгээд одоо бүгдээрээ буцаж ирээд хамгийн сүүлийн хүүхдүүд маань өнөөдөр ингээд буцаж ирлээ. За тэгээд өөгөр болохоор одоо манай дараа жилийн буюу 2023 оны эсэлт маань одоо ингээд өөгөр эхэлж байна. Энэ жилийн үед тэгэхээр одоо коронавигийн дараагийн жил учраас Америкийн нэгдсэн улсаас одоо ажил олгогчид маань өөрсдөө хурж ирээд тэгээд хүүхдүүдээ сонгоод авна. Өмнө жил маань болохоор дандаа онлайнаар явж байсан. Энэ жил маань болохоор ажиллагчид маань хурж ирээд тэгээд хүүхдүүдээ өөрсдөө ирж авах тийм үйл ажиллагаа явах байгаа. Тэгээд оюутнууд хандаж хэлэхэд бол эртхэн бүртгүүлэх хэрэгтэй. Яагаад гэвэл оюутнууд одоо ажлын сонголт маань бас цөөхөн байгаа шүү дээ. Тэгэхээр эрт бүртгүүлэх юм бол эрт ажлуудаа сонгоод авчдаг. Тийм учраас заавч гэдэг цагийн тулах шаардлагагүй байхгүй. Эрт бүртгүүл хэрэгтэй шүү гэж зөвлөмөр байна. Ерөнхий ивент тэтгэгч, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Зөхөд Динж Хотхон. За мөрөөдлийн нэвтрүүлэгтээ хамтран ажилласан Цэлмэг Кибер сургуулийн хамт олон, Энэтхгийн Индра институтын хамт олон мөн Voice of the World боловсролын төвийн хамт олонд ачин сэтгэлээсээ талархлаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр Өсөг Динж Хотхон ажиллаа. Ингээд эх 7 хоногт мэдээж хин нэгний хүсэл мөрөөдөл биелэх баяртай мөчтөө эргээд болцъё. Түр баяртай.